48-48 төгс цуврал үргэлжилж байна. Өнөөдрийн дугаар дээр Шведийн хөлбөмбөгтэй холбоотой нэгэн түүхийг ярина. За энэ бол мэдээж Златан Ибрахимович байгаа. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалга хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоох ороодохоор байна. PP box үлдээч хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За 80-ад оны сүүл 90-ад он гэхэд бол одоо Малмö хотын Шведийн Малмö хотын Росенгард гэдэг дүүрэг бол хүмүүсийн ойлголтоор байдаг Шведийн Скандинавийн одоо юм хөгжилтэй эдийн засгийн хувьд амжилттай ийм одоо бүс бол байгаагүй. Хэцүү санхүүгийн хувьд агай асуудалтай энэ ядуучууд нь амьдардаг болчихсон. Хууль сахиулт болон одоо ач холбогдол талаас бол нэлээд хаягдчихсан нэлээд юм хэцүү газар бол болцсон байсан. Дээрээс нь одоо олон хүн амьдрах зорилготойгоор олон байшингууд олон апартментууд барьсан байсан учраас хүн амьдардаг хүний тоо бол маш ихтэй ийм бүс бол болцсон байсан. За тэрнийгэж дагаад цагаачд болон өөр одоо твүүдээс дайнаас дүүрсэн дөрвөгчд бол айгүй очдог байсан. За энэ дунд Златан Ибрахимович бол өссөн. За Златаны аав бол одоо исламын шашинтай Босниан хүн бол байсан. Шефик гэж. За тэгээд ээжийнх нь хувьд бол Юрка гэдэг хорват эмэгтэй католик шашинтай ийм хүн бол байсан. За тэгээд Балканы одоо хүнд хэцүү нөхцөл байдлаас бол одоо холдож цагаачилж ирсэн хүмүүс бол байсан. За тэгээд хүүхэд наснд нь бол одоо Златан ерөөсөө маш олон төрлийн хүнд нөхцлүүдийг бол туулсан. За тэрний нэг нь бол 2 настай байхад нь аав ээж нь бол салсан. Ерөнхийдөө аав дээрээ бол ихэнхдээ өссөн. Аав дээр нь байхад бол айгүй хэцүү юм юу байсан гэхээр аав нь маш их уудаг байсан. За гол одоо шалтгаан нь юу байсан бэ гэхээр нутагт нь одоо Югославд, Босниад дайн гарсан. За тэр иргэний дайн бол одоо маш хүнд дайн байсан. Та хэд маань мэдж байгаа. Ер нь энэ цувралаар ингээл ярихад энэ Югославийн дайн байн гарч ирэл байгаа шүү дээ. Боснийн дайн, Югославийн дайн, Босны дугаар дээр гарсан, Хорватын дугаар дээр гарсан гэдэг. Энэ дайн бол одоо маш хүнд нөлөөлж ирсэн мэдээж төрлөх нутаг нь байсан те их орн нь. Тэгээд аав нь бол энэ хүнд нөхцөлийг сэтгэл зүгээ одоо барьж дийлэхгүй байсан учраас маш их одоо үндэснийхээ хөгжмийг, нутгийнхаа хөгжмийг маш их сонсдог. Ихэнхдээ ууж оройгоо өнгөрөөдөг ажлын үеүүд ийм байсан. За тэгээд тэрнээс ч болоод одоо гэрт нь бол хөргөгч нь галтгоо нь бол одоо дандаа хоосон байдаг. Гэр нь бол одоо хамгийн наазахын хэрэглээний зүйлс бол дутуу хоосон байсан гэж одоо дагаа юм Златан номон дээр Ибрахимович ярьсан байдаг, бичсэн байдаг. За тэгээд одоо хөргөчөнд нь бол шар харигнаас өөр юм байхгүй. Одоо шар харигны лазар дүүрэн галтгоо нь бол байж байгаа. Тэгэхээр байнгын үсгэсэндөө нурт болдог байсан гэж. Тэгээд одоо энэ дүүрэгтээ бол аав ээжийн салцсан ч гэсэн нэг дүүрэгтээ нэг дүүргийн хоёр талд бол амьдардаг байсан. Тэгээд ээжийнхаа байр руу хаяа одоо алхаж явж очиж хоол одоо хайдаг. Хоол байх юм бол иддэг ийм бол байсан гэдэг жаа. Тэгээд өөрөө бас хийсэн юм нь хичээлдээ бол одоо хоолны төлөө явдаг байсан. Ягаад гэвэл Шведэд бол сургууль явж байгаа хүүхдүүд бол хоол үнэгүй иддэг. Усаас үнэгүй хоол өгдөг. За тэгээд тэр нь бол гол зүйл нь байсан учраас өсгүн тулд хичээлдээ явдаг байсан гэж хэлсэн байт юм байлээ. За тэгээд энэ хүнд нөхцөл орчин бол ер нь Златаныг бол сэтгэл зүйн үед юм дотроо юм хамгаалтын механизмтай болгох. Тэр хамгаалтын механизм нь одоо хариу үйлдэлүүд одоо болгох болохгүйгээр янз бүрээр бас гарахтай ийм нөхцөлийг бол бүрдүүлж исэн. За тэгээд Малмöгийн актемд байж хахт нь бол өөрийнх нь дугуйг хүн хулгайлж таарсан яг бэлтгэлтэй байж хахт нь. За тэгээд тэрнээс болоод одоо уурлаад бэлтгэлийн дундуур шууд гарч яваад тэгэнгүүтээ юуны Малмöгийн бэлтгэлийн баазын гадаа байсан дугуйнуудын нэгийг шууд ингээд цойжин зохицуулж онгоолгоод шууд хулгайлаад тэгээ өөрөө гэрлэг унаа яваад өгсөн. Тэгээ хэдэнд одоо хоногийн дараа багийн хурал одоо уулзалт болоход бол Златан багийн одоо туслах дасгалжуулагчдын нэгнийх нь дугуйг бол хулгайлсан болж таарсан байна. Тэгээд одоо анх яг албан ёсоор актемд нэгдээд ороход бол соёл талаасаа бол хандлага талаасаа маш одоо юм эрс тис тэнгэр газар шиг ялгаатай нөхцөлд бол орж ирсэн. Яг тэгэхээр тэр актемд байгаа хүүхдүүд бол дандаа юм хөрөнгөтэй, мөнгөтэй, тийм тухтай швед гэр бүлийн хүүхдүүд бол байсан. Бүгдээрээ юм тусдаа байшинд амьдардаг, бүгдээрээ юм гоё шин гидер шипи юу байдیں۔ Хэрэглэлүүд нь бүгд гоё шин те зүйлүүд хэрэгэлдэг. За тэгээд одоо юу гэдгийг гоё машинтай хөргөж өгдөг байдаг ч юм уу те. Ер нь гоё ч биш зүгээр машинтай хөргөж өгнө гэдэг л Златаны хувьд тэр маш том тэнгэр газар шиг ялгаа байгаа шүү дээ те. За тэгэхээр Златан бол хулгай хийсэн дугуйгаараа бэлтгэлтэй ирдэг. Ярьж байгаа нь бол юм гудамжны гэх юм уу да те. Илүү гудамжны, илүү одоо нөгөө цагаачдын дундаа ярьдаг хэллэгтэй, илүү одоо жоохон хүнд акценттэй ийм хэллэгээр бол ярьдаг. Тэгээд дээрэс нь одоо өөрөөхөө тэр том хамрандаа бол маш их санаа зовдөг байсан гэж. Мэдээж өсвөр насны хүүхд учраас тэр бол бас нэлээд нөлөөлсөн шүү дээ тийм ээ. За ингээд одоо соёлын маш том ялгаа юмнууд байсан. За хөлбөмбөгийн соёл талаас бас том ялгаа гарсан. Ягаад гэвэл багийнхаа хүүхдүүд бол одоо маш юм нарийн системтэй, маш бэлтгэлтэй, хүнд одоо тоглолт ихээсээ илүү юм дамжуулалтан дээр суурь
суурилсан юм тоглолтыг бол хийжсэн. Тэгэхээр Златан бол өөрийнхөө үзэж өссөн бичлэгнүүд буюу одоо Бразилийн томог бол Ромарио, өөрийнхөө одоо жинхэнэ том шүтэн нь бол Роналдо Назариогийн одоо бичлүүдийг үзэж өссөн. Үзэж байсан. Тоглолтуудыг үзэжсэн. Тийм учраас энэ хоёрын тоглолтын дээр бол одоо суурилж өөрийнхөө тоглолтын хэм маягийг бол гаргаж штэ бөмбөгийн өөртөө айгүй их барьдаг, хууралт айгүй их хийдэг, багийнхаа тоглолтыг айгүй их загнадаг. Тэгээд одоо зодоон зохион хүртэл талбай дээр айгүй хийдэг тийм ээ. Ийм бол одоо нөхцөлтэй бол өссөн байгаа малмод. За нэг удаагийн бэлтгэл дээр бол одоо багийнхаа нэг тоглогчийг бол одоо Златан юу яасан? Мөргөө дамжсан толгоогоор. За тэрнээс болоод бол одоо нэлээд мөнгөтэй айлууд хүүхдүүд нь сурдаг одоо малмод сурдаг айлууд бол одоо юу яасан? Бүгдээр нийлж байгаа дундаа гарын үсэг зураад албан ёсны бичиг малмод хөргүүлсэн. За тэр хүсэлт нь бол ерөөсөө Ибрахимович гэж нөхрийг энэ клубээс хөө. Үгүй бол бид нар хүүхдэд татнаа гэдэг ийм анхааруулгыг явуулсан. За харин клубын менежмент бол одоо Златан Ибрахимовичийн энэ гахалтай авьяасыг мэдчихсэн учраас алдаж болохгүй гэдгээ мэдчихсэн учраас одоо тэр хүслийг шууд урд хайсан гэж. Тэгээ зарим хүмүүс бол хүүхдүүдээ академиэс нь авсан байт юм байлээ. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд одоо бусдаас тусгаарлагдах, бусдаас одоо ялгуурлагдахгүй тулд бол одоо жоохон өнгөрөө дуу те одоо энгийн зүйлээс хэтрүүлэхтэй өөрийгөө хамгаалсан ийм одоо сэтгэл зүй, хандлага, характертай болж ихэлсэн. За тэгээ өөрөө тэрийг хэлэхдээ бол ийм нөхцөлд бол өөрийгөө эмзэг байдлыг харуулах, сул талаа харуулах бол сүрэлд хүргэнэ. Би бол одоо харуулж бол нэгч болохгүй гэж бол үтсэн гэдэг чинь. Тэгээд одоо би бол одоо ингээ бүтэн дэлхийн өмнө босч ирээд бүгдээрэнд нь одоо надад эргэлзсэн хүмүүс, надад итгэхгүй байсан хүмүүс бүгдээр нь би өөрийгөө хэн бэ гэдгээ одоо дэлхийн нүдэн дээр үзүүлэхийг хүсэж байсан. Хин ч намайг зогсоож чадахгүй гэж бол би өөрийгөө төсөөлж байсан гэж. За энэ нь бол өөрөө ингэ сэтгэл зүйн бас нэг юм хамгаалтын механизм бас болсон байна. За ингээд энэ характер энд механизм болоод мэдээж карьерийнх нь маш том нэг хэсэг бол болсон. Явсаар байгаад одоо мэдээж Европын хөлбөмбөгийг бол одоо эзэгсэн шүү дээ. Аякс, Ювентус, Интер Милан, Барселона, AC Милан, Парис Сен-Жермен бүгдээрэнд нь супер гоолуудыг оруулж, бараг бүгдэнд нь лигт төрүүлж үзэж тэ. Үнэхээр физикийн хуулийг зөрчиж байгаа юм шиг гахалтай гоолуудыг оруулдаг. Английн шишогийн эсрэг Шведийн төлөө одоо 30-аад метрээс 25-6 метрээс гахалтай гоолууд Жо Хартийн хаалганы эсрэг жишээ хаалганд бол оруулж байлаа. За ингээд ийм гахалтай карьерийг бол мэдээж өнгөрөөсөн. За тэгээ Манчестер Юнайтед 36 настай байхдаа бол 18 оны 3 сард жагтаа холбосоо гэмтээс. За ингээд тэр үед бол би бас яг сайн санаж байна. Тэр үед бол за ингээ Ибрахимовичийн карьер хэцүү болчихоо да гэж бол ярьжсэн. Тэгээ 36 та тамирчин өвдөгний жагтаа холбосоо гэмтээ гэдэг бол маш хэцүү асуудал шүү дээ. За тэгж яхад бол ерөөсөө байж боломгүй хурдан хугацаанд идэгсэн. Ибрахимович бол ерөөсөө хэдэн сарын дараа бэлтгэл гарсан байсан. За энийг бол тухайн үед эмчнэр ярихтаа бол за энэ бол өстой жагтаа холбосноос бид нар ийм хурдан одоо ийм хүнд гэмтлээс ийм хурдан ирж ирсэн тоглогчдыг бол харж байгаагүй. Тэр дундаа 36 настай тоглогч ингэж хурдан ирэх бол байж боломгүй зүйл юм а гэж бол ярьж ирснийг бас би маш сайн санаж байна. За тэгээд тэр жилдээ Манчестер Юнайтедаас яваад MLS руу явсан Америкийн. За тэгээд Лос Анжелес Galaxy багтаа гэрээ хийсэн. За тэгээд анх очихдоо бол маш сонирхолтой одоо хэвлэлийн Лос Анжелес Times сонингийн нүүрэн дээр яг өөрийнхөө яг ингээд Лос Анжелес Galaxy-г өмсөлтэй ийм зураг байгаад хажууд нэг бүтэн хуудсыг бол одоо Ибрахимович түрээсэлж авсан одоо сурчлагын болгож тэр нь хов хоосон ганцхан тексттэй байсан. Тэрнэр нь юу вэ гэхээр Dear Los Angeles, you're welcome гэж. Одоо энийг одоо монголоор юу гэх юм бэ? Los Angeles за яг гоё орчуулж мэдгүй байна. Гэхдээ бодгын та хэд маань ойлгож байгаа бах тийм ээ. Ингэж бол одоо өөрийгөө зарлж ирсэн тийм ээ Златаны хувьд. За тэгээд Златан Ибрахимовичийн хувьд бол 17 оны 4 сард өвдний чигтээ холбосоо гэмтээснээс хойш бараг жилийн дараа буюу 18 оны 3 сарын 31-нд El Tráfico гэж одоо нэрлэгддэг дербид бол эхний тоглолтоо игруулсан. За El Tráfico гэдэг нь бол Лос Анжелесийн дербиг хэлдэг. Златан Ибрахимович Лос Анжелес Galaxy-д очсон бол эхний өсөлтөгч нь Лос Анжелес FC байсан. За тэгээд Златан Ибрахимович 71 дэх минутанд сэлгээгээр орж ирэхэд Лос Анжелес Galaxy 3-1 харцаатай хожигдож байсан. Камбэк их шаардлагатай гарч ирсэн. За тэгээд ерөөсөө сэлгээгээр орж ирээд 6 минутын дотор буюу Златан Ибрахимович 77 дахь минутанд хаалганаас 30 гаруй метрийн зайтай байгаа бөмбөгийг бол одоо үнэхээр гайхалтай итгэмээргүй одоо супер гойдлтыг хийж бол одоо цэнгэлтгийг бол одоо жинхэнэ галз оруулсан. За тэгээд тэрний дараа Лос Анжелес Galaxy бол бас дахиад гол оруулж 3-3 болгож тэнцвүүлсэн. За тэгээд сүүлдээ бүр хожигоод зүтгэж эхэлсэн Лос Анжелес Galaxy. За тэгээ 91 дэх минутанд бол хамгаалтын бүгднгээс нь өндөр үсэрч гарч ирж мөргөж гол оруулж 4-3-аар хожиж одоо Лос Анжелес Galaxy-гийн дебютээ бол үнэхээр гайхалтай итгэмээргүй юм супер дебютыг хийсэн. За тэгээд тоглолт дуусны дараа хэвлэлийнхэнтэй яриа өгөхдөө камерын дээр өгөөд яриа очихдоо бол би ингээ үзэгчдийг сонссон тэ дэмжлтийг сонсоод бид нар Златаныг хармаараа бид нар Златаныг хүсчинг сонссон би тэдэнд Златаныг өглөө гэж хэлжсэн байгаа. За ингэж одоо Лос Анжелес Galaxy-д бол өөрийгөө зарлаж байсан байгаамаа. За ингээд
Златаны хувьд бол одоо үнэхээр тухтай нөхцөл байдал биш, системд багтах биш, өөрийн орон зайг үүсгэх, өөрийн орон зай, өөрийн авьяас, өөрийн мэдрэмж, өөрийн жингээр амжилтанд хүрэх, түүнд одоо юу гэдгийг бусдыг тааруулах гэдгийг бол одоо гайхамшигтайгаар үзүүлсэн ийм тоглогч болол байсан. За одоо ч одоо хэвлэл мэдээлэлээр ингээ Fox Sports дээр энэ жилийн дэлхийн аваргыг Terry Henry-тай хамт анализ хийгээд ингээ явж байгаа нь интернетээр мэдээж нэлээд гарч байгаа Америкт байдаг монголчууд маань бас тэрийг үзэх боломжтой байсан баг гэж бодож байна. Тэгээ Rosengard гэж одоо энэ дүүргээс өссөн хүүгийн хувьд бол одоо сүүлд нь номон дээр хэлсэн байдаг. Хүүхдийг бол одоо Rosengard-аас холдуулж болно. Гэхдээ Rosengard-ыг хүүхдээс холдуулж болохгүй гэж хэлсэн байт юм аа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За энэ үрээд Златан Ибрахимовичийн түүхийг товчлон ярьсан энэ дугаар өндөрлж байна. Та хэд маань бас дугаартай холбоотой мэдээллүүдийг description хэсэг дээр байгаа линкнүүдээс авах боломжтой байгаа шүү. Тэгээд ерөнхий ивент итгэж болох Pickback, Freshback болон MCS Coca-Cola-ийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар 42 дахь дугаар буюу одоо швед улсын хөлбөмбөгтэй холбоотой дугаар байлаа.